Сайн байцгаана уу? Та бүхэндээ Японы хойд хэсгийн далайн эргийн үзэсгэлэнтэй нэгэн газраас мэдчилж байна. Тэгээ Тимот номынхон 4-р хичээлийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр үнэхээр юм гэдэг маш гайхалтай утга учиртай байдаг. Ялангуяа Бурхны ажил гэдэг бол үнэхээр гайхалтай. Яг энэ 4-р хичээлийг хүргэж байгаа яг энэ цаг мөч бол миний хувьд Японы пасторуудтай хамт Япон орны өнцөг олон бүрээр явж маш онцгой зуучлалын залбирлуудыг бид нэр хийж байна. Тэгэд өнөөдрийн яг 5 хүнтэй хуваалцах сэдэв маань зуучлалын залбирал байгаа. Тэр яг өнөөдөр бид нэр Японы хойд хэсгээр ялангуяа маш их газар хөдлөлт болдог тэр аймагуудаар явж бид нэр зуучлалын залбирал хийсэн байгаа. Тэгээд яг л өнөөдөр хуваалцах сэдэвтэй маш гайхалтай зохицож байгаа юм аа. Тэгэхээр энэ удаа бид зуучлалын залбирлынхаа аяллыг Японы Йокохама хотоос эхэлсэн байгаа. Тэгэхээр 13 дугаар зууны үед яг л монголчууд тухайн үед Солонгосоос усан онгоц хийгээд Япон руу байлдан дагуулт хийж ирсэн. Яг тэр цагдоор Японы ирэг дээр бол маш олон монгол цэргүүд, Япон цэргүүд, Солонгос цэргүүд бас амиа алдсан. Яг энэ үйл явдлаас болоод Япончууд Хятадаас маш их алдартай тэр лам нарыг урьж залж авчирч нэгэн том сүм дуганыг бий болгосон, үхэгсдэд зориулсан тэр сүм дуганыг бий болгож одоо ч гэсэн тэнд залбирал явдаг. Тэгээ тэр сүм дээр бид нар очиж залбирал хийсэн. Ялангуяа монголчууд бидэнтэй холбоотой учраас. За дараа нь бид нар Токио хотод Японы эзэн хааны ордны тэр үзэсгэлэнтэй сайхан тэр цэцэрлэгт очиж бид нар залбирал хийсэн. Тэгээ яг тэр цэцэрлэгийн нэгэн хэсэгт бол хаанаар өргөмжлөгдөх үедээ Японы хаан урдны хаадуудынхаа сүнсийг хүлээж авдаг. Яг тэр газар дээр бид нар очиж зуучлан залбирсан. Тэгэхээр тэр айдсын сүнс, бузар муугийн сүнс тэнд оршиж залбирдаг яг тэр газар бид очиж Япончуудын төлөө зуучлан залбирсан ба. За тэгээд бид нар яг өнөөдрийн хувьд гэх юм бол Японы хойд хэсгийг баруун хойд хэсгийг бид нэр зорьсон хамгийн их газар хөдлөлт болдог тэр бүсдэр бид нэр ирсэн баг. За энэ сонирхолтой газар ирсэн юу байсан бэхтэр нэгэн жанжны хөшөөн дээр бид нар очисон. Тэр энэ жанжин бол яг дайны стратегийг удирддаг тийм нэгэн сэргийн мэрэгчлэн хүн байсан. Тэгээ энэ хүн бол маш олон Япон залуучуудыг монголчуудтай байлдахдаа 1939 оны халахын голын тэр дайнд энэ хүн стратегийг бий болгохдоо маш олон залуучуудыг тийш илгээсэн гэж байгаа. Тэгээ энэ хүний алдаатай буруу шийдвэрээс болоод олон мянган Япон залуучууд амиа алдсан гэсэн тийм түүхэн гашуун дурсамж байдгийн байна. Тэгэхээр энэ хүн Япон залуучуудыг та нар хааныхаа төлөө өгөх ёстой, та нар ерөөсөө л урагшаа давшаад бай, дайраад бай гэсэн тэрл командыг ерөөсөө өгсөөр байсан. Түүний стратеги бол ерөөсөө хүмүүсийн хичнээн хүн өгсөн ч хамаагүй амийг золиосолж урагшаа давших тэр төлгөө байсан. Тэгээ түүнээс болоод маш олон хүмүүс амиа алдсан гэж. Тэгэхээр удирдагч хүн ямар чухал юм бэ, те? Удирдагч хүний буруу шийдвэрээс болоод олон хүн үхэж болдог. Харин удирдагч хүний зөв шийдвэрээр болоод олон хүн амьлдаг. Тэгэхээр анхны хүн Адамын дотор олон хүн үхсэн, дуулуургүй байдал дотор, харин хоёр дахь Адамын дотор, Христийн дотор олон хүмүүс амьдэрсэн юм а гэж. Фараон шиг удирдагч нар зөрүүд бардан зангаасаа болоод олон Египт залуучуудыг улаан тэнгист живүүлсэн болол Мөсө шиг олон удирдагч нар олныг амь амьдралаар дагуулсан юм аа. Тэгэхээр бид бусдыг үхэл рүү биш харин амь руу дагуулдаг тийм бурханлаг бас удирдагч байх нь чухал юм байна. За мөн бид бас хааны төлөө өнөөдөр бид ерөнхийлөгч болон удирдагчийн төлөө залбирна гэдэг ямар чухал юм бэ гэдгийг бас энэ бидэнд бас харуулж өгч байна. Ингээд бид нар Японы өнцөг болон бүрт пасторуудтай хамт явж зуучлан залбирх үед залбирал гэдэг үндэстний төлөө, бусдын төлөө зуучлан залбирал гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг суралцаж явж байна. За тэгэхээр өнөөдөр бид нэр Тимот номынхон 4-р хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ хэсгээр бид нэр 1-р Тимот 2-р бүлгийн 1-ээс 7-р ишлэлийг хамтдаа уншаад тайлбарыг та бүхэндээ хүргэх болно. За энэ хэсгийг мэдээж бид нэр зуучлан залбирлын
үйлчлэл гэж одоо нэрлэж болно гэсэн үг. Тэгэхээр Паул дараагийн удирдагч Тимотед сүнслэг үйлчлэлийн талаар, сүнслэг үйлчлэлийн чухал зүйлийн талаар захиж одоо энэ захиасыг явуулж байгаа. Тэгэхээр бид нар Тит номыг бид нар pastoral epistle буюу пастор хончдод зориулсан захидал гэж хэлж байгаа. Тэгэхээр хончин хүний хувьд, пастор хүний хувьд хамгийн чухал зүйл юу вэ гэдг нь одоо Паул хэлсэн эхний хэсэгдэр чи бол Бурхны үгийг хамгаалж, үннийг хамгаалж, үгийг дамжуулаа одоо гэж үгийн үйлчлэлийн тухай ярьсан бол өнөөдрийн энэ хэсэгдэр 2 дугаар бүлгээр залбирал ямар чухал юм бэ? Чи залбиралд өөрийгөө зориулаа гэж Паул одоо Тимотед захин хэлж байна. Залбирлын үйлчлэл гэдэг бол ямар чухал юм бэ гэж. Тэгэхээр Английн нэгэн алдартай пастор түүний хувьд 70 гаруй жил тасралтгүйгээр Бурханд үйлчилсэн. Тэгээ өндөр настай болсон түүнээс та 70 жилийн одоо үйлчлэлийн туршлагаасаа залуу пасторудад одоо юу чухал вэ гэдгийг хэлээч гэх үед би хоёр зүйлийг л хэлэх болно. Та нар Бурхны үг ба залбиралд өөрийгөө бүрэн зориулаарай. Хэрэг тэгж чадах юм бол ямар ч доктор бай, ямар ч одоо зэрэг дэв байсан ялгаагүй те. Тэр одоо докторийн зэрэг байхгүйсэн ч болно. Гэхдээ Бурхны үг ба залбирал бол үнэхээр хүчрхэг үйлчлэлийг хийж чаднаа гэж энэ хоёр зүйлийг чухалчлан одоо захиж хэлснийг бас санаж байна. Тэгэхээр Паул Тимотед залбирал, ялангуяа зуучлан залбирлын талаар маш чухал зүйлийг энд анхааруулж байна. Чи бусдын төлөө, хаадын төлөө, эрх мэдэлтүүдийн төлөө одоо үндэснийхээ төлөө залбираараа гэж энэ загч байгаа гэсэн үг тийм үү. Тэгээ Вильям Хендрикс энэ хэсгийг тайлбарлахдаа залбирлын 4 одоо зүйлийг нь тайлбарсан байна. За нэгдүгээрт нь эхлээд гуйлт гэж байгаа. Тэгэхээр гуйлт гэдэг бол за бидний Бурханд хандсан гуйлт хүсэлт маань ямар нэгэн тодорхой залбирлын сэдвийн дагуу бид Бурханаас одоо аливаа зүйлийг гуйж тийм ээ асуудаг. За харин залбирал гэдэг хэсэг дээр бол энэ зөвхөн ямар нэгэн зүйлийг Бурханаас авах зүйл биш. Энэ бол Бурхантай ярилцах, Бурхантай харилцах амьд хайрын харилцаа холбооны тухай өгүүлж байгаа юм. За тэгвэл гуравт нь зуучлан залбирал гэдэг бол энэ бол хүчрхэг одоо сүнслэг зэвсэг юм аа. Ялангуяа энд зуучин залбирал бол одоо дайснаас авсан шархны эдгэрлийн төлөө. За улмаар бүр биднийг шархтуулсан дайсныхаа төлөө хүртэл зуучлан залбирах тухайд өгүүлсэн байна. За харин дөрөвдөд нь талархлыг илэрхийлсэн нь талархал гэдэг бол аливаа залбирал дотор зайлшгүй байх ёстой. Мөн одоо гуйлтын бүх хариултыг авсны төлөө Бурханд өргөж байгаа онцгой залбирал юм а гэж залбирлыг 4 янзаар энд тайлбарлан өгүүлсэн байна. Тэгэхээр Тимотийн одоо хонжилж байсан тухайн цаг үе бол Ромын одоо Неро хаан хамгийн харгас Христ итгэгчдийг түүхэнд хамгийн хавтсан энэ хааны цаг үед та нар энэ хааны төлөө тийм ээ эрх баригчдын төлөө та нар залбираараа гэж одоо уриалан тийм ээ залбирлыг чухалчилсан ба. За тэгвэл зуучлан залбирал маань бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг дараах одоо сургаалаар бүгдээр харцгаая. За эхнийх нь зуучлан залбирлаар дамжуулан бид өөрсдөө одоо сүсэгт амьдрал болон мөн бурханлаг хүч чадалтай амьдралаар амьдарч чадна гэж. Бусдын төлөө залбираад байгаа юм шиг боловч энэ нь үнэндээ бид өөрсдийнхөө төлөө өөрөөсөө энэ бидний төлөө, бидний сайн сайхны төлөө биднийг илүү их одоо сүнслэг бас хүчрхэг болгодог юм аа. Тэгээ ялангуяа пастор удирдагч хүмүүс бол өөрийнхөө төлөө залбирахаас илүүгээр бусдын төлөө зуучин залбирах ёстой. Самуэлийн үгийг санаж байгаа те би та нарын төлөө залбирахгүйгээр одоо Бурхны өмнө одоо нүгэл үлдээгүй. Өөрөөр хэлбэл би та нарын төлөө залбиралд өөрийгөө одоо зориулсан гэж хэлж ирснийг санаж байна. Тэгэхээр өнгөрсөн жил бас эсний ивэлэр бид Герман болон за Европын олон газруудаар явсан тухайн одоо Европын одоо гайхалтай одоо сүнслэг сэргэлтүүд болсон тэр газруудаар одоо аялаж явсан. Тэгээ Чехээс бид нэр Герман руу орох үед Германы нэгэн жижигхэн тосгон Herrenhut гэдэг маш гайхалтай алдартай түүхэнд алдартай газар байгаа. Herrenhut гэдэг бол эзний хангамж, эзний онцгой одоо ерөөлгс утгатай энэ тосгонд үнэхээр гайхамшигтай түүх болж исэн байгаа. Тэгэхээр 1722 оны 8 сарын 13-наас тэ Moravian одоо ахын дүүснэр Zinzendorfer удирдуулсан гайхамшигтай бурхны хүмүүс өөрсдөө залбиралд зориулж эхэлсэн. Тэгэхээр Zinzendorf-ийн одоо чуулган Moravianчууд бол ерөөсөө бурхны үг ба
хүндэтгэл мөргөл залбиралд өөрсдийгөө маш ихээр зориулж исэн байна. Тэгэхээр эднэр маань одоо ах トゥ ус маань өдөрт 3 удаа тасралтгүйгээр залбирч эхэлсэн. 24 цагийн залбирлыг хийсэн. 100 жилийн туршид тийм ээ. Бүгд бүтэн 100 жилийн туршид тасралтгүйгээр гайхалтайгаар залбирлын үйлчлэлийг хийсэн. Тэгэхээр энэ залбирлаар дамжуулан агуу сэргэлт, агуу түүх, агуу гайхамшиг бий болсон юм аа. Энэ залбирлаас хойш одоо 1930 оны хүртэл Моравианчууд нийт 3,000 илгээлтийн эзэдийг дэлхийд даяар илгээж чадсан. За тэдний зарим нь монголчуудын одоо нэгэн хэсэг болох халимаг хүртэл сайн мэдээ тарааж халимаг хэл дээр Библи орчуулагдсан өнөөдөр бас түүх болон үлдсэн байдаг. Тэгэхээр үнэхээр залбирлын үйлчлэл гэдэг маань ямар агуу юм бэ? Орчин цаг үеийн илгээлтийн эцэг Вильям Кэри хүртэл Моравиан итгэгчдээс тэдний илгээлтийн эцэдээс гал болон урам зориг авч байсан юм. Тэгээ залбирал ямар гайхамшигтай юм бэ? Залбирлаар дамжуулан тэгээ сүнслэг үйлчлэлүүд бий болдог тухай бид нар энд санаж байна. Нэгэн удаа би одоо насаараа үйлчлэлийг хийсэн одоо өндөр настай нэгэн солонгос пастортай ярилцах үед тэр хүн сүнслэг үйлчлэлийг пастрын үйлчлэлийг бид нар сүнслэг хүч чадлаар хийдэг юм аа. Харин энэ сүнслэг хүч чадлыг би зөвхөн залбирлаар дамжуулан олж авдаг юм аа гэж загч ирснийг санаж байна. За хоёрдугаарт нь энэ зуучлалын залбирал гэдэг бол бидний амьдралд шалом буюу Бурхны онцгой амар тайвныг авчирж ирдэг зүйл юм аа. Тэгэхээр энд өгүүлж байгаа шалом гэдэг маань те яг энэ хэсгийг бид нэр грек үгийг харах юм бол хоёр янзын амар тайван байгаа. Нэг нь болох тэр гадаад амар тайван буюу харилцаа холбооны бидний амьдрал дах шалом, тэг гэр бүл дэх, ус үндэсндэх шаломыг өгүүлж байна. За хоёр дахь шалом буюу болох тэр энэ ч хүний дотоод ертөнц буюу хүний сэтгэлийн амар амгалангийн тухай өгүүлж байгаа юм. Тэгэхээр залбирал гэдэг бол Бурхны амар тайвныг авчирдаг зүйл юм аа. Өнөөдөр ч гэсэн энэ ертөнцийг харах юм бол маш их одоо хэрүүл маргаан, дайн дажинтай, шуугаантай, амар тайван бус тийм ертөнцид бид нар амьдарч байна тийм ээ. Тэгэхээр магадгүй одоо хамгийн их одоо тийм ээ амар тайван бус, хамгийн их одоо тэр тэмцэл болж идэг, хамгийн их шуугаантай одоо тэр газар бол гадаад байдаас илүү хүний дотоод ертөнц юм аа, хүний зүрх сэтгэл юм аа гэж нэгэн хүн хэлсэн байдаг. За тэгвэл хүний зүрх сэтгэлийн амар тайван гэдэг бол залбирлаар дамжуулан бий болдог. Тэгэхээр Христ итгэгч нэгэн одоо хэсэг эрдэмтэд судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр энэ ямар судалгаа вэ гэхээр залбирлаар дамжуулан бидний амьдрал дах дотоод идэгрэл, сүнсний зүрх сэтгэлийн мөн махан биеийн идэгрэл бий болдог гэдгийг баталсан байна. Тэгэхээр доор хаяж одоо өдөрт 12 минуттай бүх зүйлээс одоо бүх зүйлийг хажуу тийш нь тавиад яг 12 минут үнэхээр яг бүх оюун ухаанаа төлрүүлээд 12 минут залбирсан байна. За үүнийг 8-7 хоногийн туршид те үргэлжлүүлсэн. 8-7 хоног үргэлжлүүлэн хийх үед хүний биед ямар өөрчлөлтүүд бий болсон бэ гэхээр тэр хүний доторх тэр сөрөг бодлууд те тэр хүний дотоод ертөнцид байгаа янз бүрийн муу бодлууд энэ зүйлүүд нь залбирлаар дамжуулан сарниж алга болж эхэлсэн. Үүгээр дамжуулан тэр хүний дотоод ертөнцид амар тайван бий болж тэгээд улмаар махан биеийн идэгрэл ба чөлөөлөлтүүд бий болж залбирлаар дамжуулан энэ хүний одоо тийм ээ бие сэтгэлд маш гайхалтай өөрчлөлтүүд бий болж байгаа гэдгийг судлан одоо судалж гаргаж ирсэн байна. Тэгэхээр зөвхөн 8-7 хоног штэ. За тэгвэл та өдөрт тийм 12 минут. За хичнээн завгүй байсан ч гэсэн яг 12 минут. За 10 минут оройж тийм яг л бүх зүйлээ анхаарлаа төвлөрүүлээд Бурхны үгнээс бариад өдөр болгон залбирая гэж бодъё. Та бусдын төлөө зуучин залбир. Тэгэхэд таны амьдралд ямар гайхамшигтай амар тайван, ямар гайхамшигтай эдгэрэл ба сэргэлт чөлөөлөлт ирэх вэ гэдгийг та өөрөө туршаад үзээрэй. Тэгэхээр залбирдаг хүний дотор амар тайван байдаг юм аа. Залбирдаг хүнээр дамжуулан тэр хүний гэр бүл дотор шалом бий болдог юм аа. Залбирдаг хүнээр дамжуулан тэр ус үндэстэн тэр хүний байгаа газарт гайхамшигтай амар тайван Бурхны эдгэрэл ба чөлөөлөлт сэргэлт гайхамшигуд бий болдог байгаа. Тэгэхээр Дуулал номын 62 дугаар бүлгийн 1-3 дугаар ишлэлийг та уншаад үзээрэй те. Миний сүнсээ чив чимээгүйгээр Бурхныг хүлээ. Чив чимээгүйгээр Бурхныг одоо тийм ээ бод тунгаа Бурхан руу ханд. Учир нь тэр бол бидний ганхашгүй авралын хадан суурь юм аа гэж хэлсэн. Түүний дотор
бид ганхахгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр яг л үүнийг санаад та бүхэн Бурхны өмнө залбираарай гэж уриалмаар байна. Тэгэхээр Австрийн нэгэн үзэсгэлэнтэй хот болох Салцбург хотоос 20 км-ийн зайтай Оберндорф гэдэг нэгэн тосгон байдгийн байна. Тэгэхээр энэ тосгонд маш хүчтэй салхи шуургаас болоод тийм тосгонд гамшигт өртөж тосгоны хүмүүс бие сэтгэлээрээ маш их өвдсөн, зовсон яг тэр цаг үед тосгоны нэгэн залуу болох Жозеф Мон гэдэг энэ залуу тосгоны ард түмний амар тайвны төлөө зуучлан залбирсан. За энэ үед Бурхан түүнд нэгэн сайхан шүлгийг онгод оруулж нэгэн сайхан шүлгийг өгсөн. Тэгээ энэ шүлгийг тэрээр өөрийнхөө найз болох Франц Грубер гэдэг найздаа энэ шүлгийг авчиж өгсөн. Тэгээ энэ найз нь бол дуу зохиосон байгаа. За ингээд 1818 оны 12 сарын 24-ний өдөр тийм ээ. Аниргүй шөнө, ариун шөнө тийм ээ. Тэр амар тайван шөнийн тэр магтаал Крисмсийн магтан дуу бол гарч ирсэн гэдэг үссэн ийм гайхалтай түүхтэй. Тэгэхээр амар тайвны хаан хүү Есүс Христ мэндэлсэн. Тэр хаан хүү Есүс бидний амьдралд ирэх үед тэр жинхэнэ амар амгалан бидний амьдралд бий болдгоо гэдгийг бас бидэнд харуулж өгч байгаа. За 3 дугаарт нь зуучлан залбирлын хамгийн гол зорилго бол бидний залбирч байгаа хүмүүст Бурхны аврал ба нэгүсэл очихын төлөө. Тэгэхээр залбирлын гол зорилго бол ялангуяа бусдын төлөө залбирч байгаа нь бид бусдын авралын төлөө юм аа. Тэгэхээр Бурхан бүх үндэстэн, бүх хүмүүс аврагдаасаа гэж хүсдэг. Энэ хүслийн дагуу бид бусдын төлөө зуучлан залбирах чухал юм аа. Таны залбирлаар дамжуулан өөрөөр хэлбэл таны гэр бүлийнхэн аврагдах болно. Таны залбирлаар дамжуулан улс үндэстнүүд аврагдах болно. Монгол чуулганаас анхны илгээлтийн эзэдний нэг миний хайртай багш Дэвид Чойсонгийн пастор маань үргэлж хэлдэг байсан. Хин нэгэн залбирахад хин нэгэн амьдарч харин хин нэгэн залбирахгүй бол хин нэгэн үхэж байдаг юм аа. Бидний залбирал хин нэгнийг амьдруулдаг гэж үргэлж бидэнд захиж хэлдэг байсан. Пастор маань бол үнэхээр залбирлын хүн, тэр өвдөх сүгдэн залбирдаг тийм ээ, яг л тийм залбирлын хүн байсан. Тэгээ пастор маань үргэлж тэгдэг байсан. Та нар миний өвдгийг хардаа. Миний өвдөг яг нөгөө тэмээний өвдөгтэй адилхан байна уу? Есүсийн дагалдагч Якоб түүний хоч нь тэмээний өвдөг гэсэн хочтой маш их залбирдаг нэгэн байсан юм аа. Би бас яг түүнтэй адилхан залбирлын хүн гэж үргэлж ярьдаг байсан. Тэгэхээр бүгдээрээ бас залбирлын хүмүүс байцгаая гэж бас та бүхнийг уриалахыг хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар түрүүн ярьсан Германы тэр бяцхан тосгон болох Хернут гэдэг тосгоноос гайхамшигтай залбирлын түүх бий болж тэр залбирлаар агуу сэргэлт, агуу илгээлт, агуу гайхамшиг бий болсон болол өнөөдөр таны зуучин залбирлаар дамжуулан гайхамшиг бий болно гэдэгт итгээрэй. Тэгэхээр өнөөдөр монголчууд бид үндэстнүүдийн төлөө зуучлан залбирах, бид нар үндэстнүүдийн авралын төлөө бид нар илгээгдэх тэр цаг нь ирсэн байна. Тэгэхээр Японы газар сайгүй явж залбирах үед үнэхээр энэ арт түмэнд Бурхны аврал хэрэгтэй. Японочууд маш олон хуурамч үтэнтэй, маш их айцтай. Хэдийгээр тэд нар гаднаас нарахад сайхан амьдарч байгаа юм шиг боловч тэдний зүрстгэл нь өнөөдөр хоосон байна. Тэгэхээр энэ арт түмэнд чөлөөлөлт, аврал, эдгэрэл хэрэгтэй. Тэдний төлөө бид энэ газар дээр зуучлан залбирч бас өнөөдөр Япон чуулганаар явж бас Бурхны үгийг тунхаглаж байна. Тэгэхээр яг Бурхан биднийг дуудаж байна. Монголчууд бид нар үнэхээр яг энтэй адилхан дэлхийн олон үндэстнүүд рүү очиж бүгдээрээ тэдний төлөө зуучлан залбирцгаая. Бид тэднэрт хаанчлалын сайн мэдээ Бурхны үгийг тунхаглацгаая гэж та бүхнээсээ уриалж байна. Тийм ээ, залбиралд хүч чадал байдаг гэдэгт та итгээрэй. Таны залбирлаар дамжуулан Бурхан агуу гайхамшигыг хийх болно. За ингээд 4 дахь хичээлийг та бүхэндээ хүргэлээ. Паул дараагийн удирдагч болох Тимотед нэгэн чухал сүнслэг үйлчлэлийг захиж даатгаж үлдээсэн нь залбирал, зуучлан залбирал байсан. Паул өөрөө Тимот бас залбирлын хүн байсан шиг тааж гисэн гайхамшигтай залбирлын хүн байхыг Есүс Христийн нэрээр хүссэн ерөөж байна. Халелуя!